Клинисээ олстой салахгүй л гэж бодож байна үлийн дөр. Тийм хүрхгүйсэн бүр манай том хүү бас нэг хүрсэн. Тэнгүүд нь хүүдээ шахмал хэлбэрээр нь бас өгөөд 12 таахгүй. Тэгээд бас нэг саяыг дуусгасан. Тэнгүүд бол том хүү л ер нь ахиж хавар болтол бараг л танаа төрөхгүй дээ. Хичээл дуусгал. Нөгөө ер нь бол яг нөгөө нэг нэгэн цэцэрлийнх нэг нь бага анги гэдгээр бас орчноосоос эргэж хүүхдүүдээс аваад байсан л та. Тэгтээ харсангүй гайгүй. Айхтар тэгж хал орж бүлээрээд эмнэлэг твтгэхтэй ань бол болоогүй. Гэрээрээ л хөрхөө хөнгө эмчлэл өвлийн нөгөө том нэг тавьчихсан да. Сэвтлийн хэрэглээний үр дүн бол ер нь бол өвлийн цагт маш их давуу талтай тий. Адаглаад эдийн засгийн хувьд хэмнэлттэй хүндрэхээс өмнө хүүхдүүдтэй өгөөд урьдчилан сэргийлээд явуучих юм бол одоо антибиотик хэрэглэхгүй тий. Антибиотикийн үн ямар байдаг вүлээ? Дооройж багада 5 хоног хэрэглэн тэрний зардлыг хэмнэн за бүр хүндрэлээ гэхэд өвлийн цагт хүүхдүүд аюу амархан хатгаа болох гээд байдаг. Бага насны хүүхдүүд шууд нөгөө ларинг эдэн төр болох гээд байдаг тий. Тэгэхээр тэр бүх эрсдлээс эдийн засаг мөнгө санхүү цаг заваа хэмнэх үүднээс аль болох өвтгөөс нь хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлээд сэвтлийн хүүхдүүдтэй гэр бүлийн хэрэгцээгээр ер нь аав ээж нар гэр бүлийнхэн бүгдээр л хэрэглээд сурчих юм бол харьцангуй тэр их эрсдэл зардлаас хэмнэ шүү цаг заваа хэмнэн тэгээд энэ өнөөгийн цагт чинь аав ээжүүд хин нэг нь л одоо заавал ажилласаа чөлөө авч харах хэрэг гарна хэрвээ эмнэлэг твтэх тохиолдолтой тэгэхээр чинь тэр бүгдээс урьдчилан сэргийлж чадах юм бол аюу их давуу талтай шүү гэж твтлийн нэг бол номер 1 ч юу гэж